За энэ хяналтын зөвлөлийн ирүүлсэн тайлантай танилцахад Монгол банкны 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн хөндлөнгийн аудитор хязгаарлалтай гэсэн дүгнэлт авсан байна. Тэр хязгаарлалтай гэдэг дүгнэлт бол өөрөө бас тодорхой хэмжээний материалын юм хохирол бас байж болзошгүй гэдэг ийм тохиолдол гардаг. Тэгэхээр энэ материалын дүнгийн асуудал хэдэн төрлийн асуудал вэ гэж Монгол банкнаас тодруулж асуумаар байна. За тэгээ энэ асуудал 2024 онд засварлагдаж шийдэгдсэн үү? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт болохоор бол энэ хяналтын зөвлөл болон Монгол банкны захирлуудын зөвлөлийн хамтарсан хурлыг шинээр удирдал болон хийж хэвшүүл зүгээр байна гэсэн ийм дүгнэлтийг бол хяналтын зөвлөл гаргасан байна л да. Тэгэхээр яагаад ийм дүгнэлт гарах болсон бэ? Ингэснээр ямар ажил сайжрах вэ гэж. За гуравдугаар асуулт. За Төв банкны засаглалд хамтын шийдвэр гаргах механизм дутмаг байна. Хяналт тэнцэл алдагдсан. За хяналтын хараат бус бүтэц дутмаг байна гэсэн олон улсын валютын сангийн ийм дүгнэлт байгаа юм байна. Тэгэхээр энэ дүгнэлтийн дагуу хийсэн ажил байвал танилцуулаач гэж. За дөрөвдүгээрт нь 2003 онд батлагдсан хяналтын зөвлөлийн ажиллах журам гэж байгаа. Тэгэхээр 2025 оны төлөвлөгөөгөө та бүхэн ирүүлсэн байна. Энэ дээр бол хяналтын зөвлөл дээр яг энэ зөвлөлийнхөө журмыг өөрчлөх талаар ерөөсөө тусагдаагүй харагдаад байна. Энэ дээр ямар төлөвлөгөө тавьж байгаа юм бэ? За дараагаар энэ зээлийн хөв буурах асуудал дээр ингээд бас тодорхой ажлууд судалгаа хийсэн юм байна. Яг ер нь бол би эдийн засгийн байнгын орны дараагаад хэлэхэд бол энэ зээлийн хөв бууруулах энэ стратегиудыг хэрэгжүүлэх энэ гүйцэтгэлийг сайжруулах талаас нь эдийн засгийн байнгын ороос бас тодорхой хэмжээний ажлын хэсэг гаргаж ажиллавал ямар вэ гэсэн ийм саллыг бол төвшүүлж байна. Соронзон гишүүний зарим асуултанд хариулъя. За хамтарсан хурлыг яагаад хийх болсон бэ гэдэг асуултыг асууж байна. Яг манай нөгөө үндсэн 5 чиг үүргийн нэг дээр нь захирлуу Монгол банкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэдэг ийм заалт бол байдаг. Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэхээр их тийм жоохон ойлгомжгүй байгаа. Энэ журам дээр бас энийг тодорхой тусгагдаагүй. Энийг юугаар хэмжих үү, яаж хэмжих үү, зөвлөл гэж тухайл Монгол банкны зөвлөл гэж тухайлбал юу хэлэх үү гэдэг юм ингээд олон асуудал бол гарч ирнэ. Яг бид нар бол урьдчилсан байдлаар захирлын зөвлөл гэж ерөөдөө өмнөх хяналтын зөвлөл маш ингэж ойлгож ирсэн байгаа. Бид бас иймэрхүү баяраар ойлгох зөв юм болов гэсэн ингэж ойлгоод захирлын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэхээр болоод өнгөрчихсөн жилийн турш хуралдсан магадгүй 24 онд 7 удаа хуралдсан шиг тийм хурлынх нь тайлан аваад ингээд энэ болсон юм уу болоогүй юм гэдэг юмыг араас нь хилцэж явах бол 1 жилийн хугацаа гэдэг бол нэгдүгээр арай илүү хол юм уу гэж ингэж бол харсан. Хяналт бол байнгын үргэлжийн байдлаар явагдах нь зүйтэй болов уу гэж ингэж ойлгож байгаа. За хоёр дахь асуудал нь бид ингээд зөвлөмж гаргаад бол өгчин. За тэгээ зөвлөмжийг хэрэгжүүлэх хэсэг нь бол бас дахиад заавал хэрэгжих юм юутай бол биш. Тэгээд энийг буцаагаад яг хэрэгжилтийн бол хяналтын зөвлөлийн хурал тайлгна гэсэн танилцуулна гэсэн иймэрхүү зохицуулт бол явж байгаа. Тэгэхээр дахиад мөн энэ дээр зөвлөмж гаргаад нөгөөдх нь хэрэгжээд ингээд явж ил бас нэлээд хугацаа орох юм болов уу гэж бол ингэж бодсон. Тэгээд зарим нэгэн тодорхойгүй зүйлүүдийг бас тодорхой болгох ийм шаардлага бол бас байгаад байгаа. Нөгөө талаас мэдээллийн хувьд мөн ялгаагүй Төв банкн дээр Төв банк мэдээлэлтэй нэлээд хямдтай бас анхааралтай ханддаг. Тэгээд тэрний онцлогийг бас харгалзаж үзэхгүй бол бас болохгүй юм нөхцөл байдлууд үүсээд байгаа. Жишээ хөрөнгө оруулалтын багц дээр хяналт тавина гэхээр хөрөнгө оруулалтын багц руу орно гэхээр цаанаа юу гэдэг нууцын зэрэгэлттэй мэдээлэлтэй иймэрхүү бол орох гээд байдаг иймэрхүү нөхцөл байдал бол орчдөг. Тэгэхээр шууд нэгдүгээр шууд мэдээлэлтэй бүр мэдээлэлтэй байгаа хүнтэй нь бол зарим тохиолдолд тулж уулзаж ингэж явах нь илүү үр дүнтэй байх юм болов уу гэж ойлгосон. Тэгэхээр зөвлөмжүүдийн маань хэрэгжилт мэдээллийн ил дод байдал хоёр талаасаа тэнцвэртэй байх гэдэг зарчмыг үзлээд хамтарсан хурал хийх нь бол үр дүнтэй байх юм болов уу гэж ингэж ойлгосон. За хамтын шийдвэр гаргах ийм засаглалын хувьд бол ийм дутмаг ийм зүйл байгаа гэдэг олон улсын валютын сангийн тайлан дээр бол нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн байсан. Тэгээд бидэнд өгсөн мэдээллээр бол Монгол банкны ерөнхийлөгч гарсан өөрчлөлтүүд гол өөрчлөлтүүд бол 2018 оны хуулиар орсон мөнгөний бодлогын хороо гэдэг бие даасан байгууллага дээр мөнгөний бодлогын шийдвэр гардаг болсон. За хяналт шалгалтын хороо гэдэг дахиад бие даасан ийм бүтэц бол байгаа. За тэрнээс өмнө бол шийдвэрийг гол шийдвэр магадгүй захирлын зөвлөл дээр гардаг байсан бол тэрнээс хойш хугацаанд бол захирлын зөвлөл хилцдэг асуудлын тоо хорлох юу бол нэлээд багассан гэдэг иймэрхүү мэдээллийг бол бидэд өгсөн. Тэгээд хэрэгжсэн хоёр зүйл нь бол хамтын шийдвэр гаргах чиглэл хэрэгжсэн хоёр гол реформ нь бол энэ юм болов уу гэсэн ийм мэдээлэлтэй байна. Хяналт тэнцлийн асуудал дээр бол учир дутагдaltaй байгаа гэсэн ийм дүгнэлтийг олон улсын байгууллагч өгсөн байгаа. Бид бас энэ дээр иймэрхүү ижил саналтай бол байгаа. За 2003 оныхоо бид нар журмыг өөрчлөх асуудлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол шууд тусгаагүй гэхдээ хамгийн сүүлийн хэсэг дээр бид нар Төв банкны засаглал, санхүүжилт, өнөөгийн нөхцөл байдал гэдэг нэлээд ерөнхий ийм зүйлийг бол оруулсан. Тэгээ энэ чиглэлээр бол нэлээд судалгаа хийж тэгээ энэ журамд өөрчлөлт орох асуудлыг бол энэ хүрээнд авч үзэж байгаа. Тэгээ одоогоор бид нар бол журмынхаа төсөл дээр ажиллаад явж байгаа. Түрүүний Ганбаатар гишүүн 2003 оны журам. Тэ
Соронзон болд гишүүний асуултад хариулъя. Тэр аудитын хараа тус аудитын хязгаарлалтай дүгнэлттэй холбоотой асуулт асуулаа. Энэхүү дүгнэлт нь юун дээрээс үндэслээд байгаа гэхээр Монгол банкны Эрдэнэсийн санд бүртгэлтэй байгаад байгаа. Тэр зоосны дахин үнэлгээтэй холбоотой байгаа. 1925 онд гаргаад 1938 онд буцаагаад татан төлөвлөсөн мөнгөн зоосуудыг 2018 онд Төв банк дахин үнэлгээ хийгээд өөрийн актив хөрөнгөндөө бүртгэж авсан байна. Тэгэд энэ үнэлгээ нь одоо үнийн дүнгийн хувьд бол яг бодит үнэлгээдсэн ямар аргачлалаар үнэлсэн, яаж үнэлсэн, энэ үнэлгээ нь хэрхэн бий болсон гэдгийг нотлох баримтаар баталгаажгүй байна гэдгийг олон улсын аудитын компаниуд PwC, Ernst Young-ийн бол сүүлийн жилүүдэд бол энэ дээр бол асуудал тавиад Төв банкны аудитын одоо дүгнэлт нь бол хязгаарлалттай гаргасан байна. Энэ бол зөвхөн зоосны 25 онд Гол нь нөгөө мөнгөн дүүн хэдэн төгрөгийн асуудал вэ гэж суудах гоо. Одоо та нар ингээд дахин үлгээ хийсэн юм биш үү? Хэдэн төгрөгийн асуудал вэ? Олон улсын аудитын компани Төв банкнд бол аудит орохдоо бол үнэлгээг бодит тус байна гэсэн. Ер нь бол 960 орчим төгрөгийн үнэлгээний зөрүү байна.